Монголын дууны номны 248 хамтдаа дуулцгаая. Миний арт халбэж надад тусалдагецэн эмдалимбал тацам ятар султа 가잘 수크롱 호나구잇 민남에 버서덕이 개젠 버설에 알하래 비참신 후지곡노 버설에 지하타래 참신 후지곡노 미니할 탈배지 나드 도슬 타게젠 대왕을 하자화 나다 다르다귀 돌땅야 달속으로 귓미널텅 이렛 가라 송다 버설에 알하래 비참신 후지곡노 버설에 지하하래 참신 후지곡노 미니할 탈배지 나드 도슬 타게젠 미니eten hitet orslukto horesqui tulhoni nemsiklen name 실탱 hartagezen 버설에 알하래 비참신 후지곡노 버설에 지하하래 참신 후지곡노. За хамтдаа 358 дугаар дуулъя. 358. Зүхүнхээсний хайран хүлэгдээ миний сүнс баярлан дуулнаа энэ дуарын толгой эриухан ин газар эзэндэра өргөө Зүхүнхээсний дотор бэвар миний сүнс баярлан магтнаа энэ тушаалын толгой эриухан ин газар эзэндэ хүндэт хэлүрги Эзнимэн огсон Бухны гүлсэ үнхээр хэмжэлэшгүй юм миний сүнс баярлаа эзнийг дагаа явнаа эцэндэ амьдралаа хүргэе
За бүгдээрээ сайн байцгаана уу? За одоо ямар цаг илээ? Ишлэл шийшлэх цаг байгаа шүү дээ. За нэг өдөр болгон бид нар бичлэгээр оруулж байгаа тий. За бүгдээрээ уншия. Өнгөрсөн 7 өдрийн ишлэл Яаков 2-ын 26. За бүгдээ хамтдаа уншия. Учир нь сүнсгүй би үхмэл байдгийн айдэл үйлсгүй итгэж бас үхмэл болоо. Яаков 2-ын 26. За бүгдээ тагшныг уншия. Учир нь сүнсгүй би үхмэл байдгийн айдэл түүнчлэн үйлсгүй итгэж бас үхмэл болоо. Яаков 2-ын 26. За баярлалаа. Бүгдээ сайн цэглэсэн байна. За дараагийн ишлэл болохоор Номлогчийн үгс 3-ын 20-с 21. За энийг бас бүгдээ бичлэгээр оруулсан тийм ээ. За бүгдээрээ хамтаа уншия. Бүгд нэг л газар руу явцгаана. Бүгд шорооноос тул бүгд шороондоо буцна. Хүний аим амьсгаан дээш гарч адгуулсын аим амьсгаан газар руу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? Номлогчийн үгс 3-ын 20-с 21. За дахиад бүгдээрээ хамтаа уншия. Бүгд нэг л газар руу явж gaana. Бүгд шорооноос тул бүгд шороондоо буцна. Хүний аим амьсгаан дээш гарч адгуулсын аим амьсгаан газар руу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? Номлогчийн үгс 3-ын 20-с 21. За бүгдээрээ бичлэгээ нэг өдөр болгон хамтаа сайн оруулж байгаарэ. За эх 7-ны ишлэл. За Үйлс 7-гийн 59-оос 60. За урт ишлэл байна. За бүгдээрээ хамтаа харж агаад уншия. Тэд Стефан руу чулуу шидэлж байхад Стефан эзнийг дуудан эзэн Есүс минь сүнсийг минь хүлээн аваарэ гэв. Тэгээд өвдөг сөхрөн чанга дуугаар эзэн энэ нүглийг нь тэдэнд бүү тохоож гэж хашгирав. Ийхүү хэлээд тэр нойрсов. За баярлалаа. Өнөөдрийн үгийг болохоор Улаанбаатар төв чуулганы булган эрдэнэ номлогч маань дамжуулж өгнө. Үгийн өмнө үг баг махан дуулж өгнө. Бүгдээрээ үгийн анхааралтай сайн сонсоорой. Баярлалаа.
За бүгдээрээ сайн байцгаана уу? Яг дунд ахлах ангийнх яг иймэрхүү байдаг. Тийм тэгэхээр дунд ахлах ангийнхан темпнээс ерөөсө гараагүй явчихин те. Жуулгын сургуулийн бүх ангид орж байгаа. Бэлтгэл анги хамгийн гоё. Юу ч ярьсан сайн хариулдаг. Би өөрөөсөө өөрөө ийм амар өндөр темптэй болж байгаа гарч ирдэг байхгүй. Тэгээд бэлтгэл ангид үг дуусны дараа гарч ирэхээр би хүнтэй айгу чанга яриа байждаг. Гэх. Тэгээ бага ангид орохоор арай гайгүй. Майкгүй болохоор л орилоод идэг болохоос бага анги арай гайгүй. Дунд ахлах ангид орж ирэхээр дараа нь би өөрөө ч мэдлгүй ингээ хямралд орсон юм шиг санагдав. Нэг юм чухал царайтай болж. Манай залуучууд хүртэл тийм битгий байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд яг хоо одоо амьдрал дээр гарцсан, нийгэм дээр гарцсан хэцүү л байгаа бах. Тэгээд хямрмаар зүйл олон байгаа ч гэсэн ядаж чуулган дотор байх та ертөнцийн юм сажийнхаа хол тавиад наашаага сайн анхаардаг байгаасаа гэж хүсэж байна. За хамтдаа залбираад эхлэе. Тэнгэр газар түмэн боц бүхий л зүйлсийг бүтээсэн Бурхан танд хандан чин сэтгэлээсээ залбирч байна. Давиднийг аврахын төлөө өөрийн цорын ганц хүүг энэ газарт илгээж түүний загалмаа дээр урсгасан үнэт ариун цусаар гим нүглийн ман төлөсийг төлж бид нарын гим нүглийг уучлж өгсөнд үнэхээр их талархлаа. Үүнд итгэсэн бид бүхэнд мөнхийн амийг та өгөөд Бурханы хүүхэд болохын эрхийг өгч мөн тэр алдарт Дэважинд орох амьд найдварыг өгсөнд үнэхээр их талархаж байна. Мөн бид бүхнийг энэ газар дээр өөрийн бий болсон чуулгантайгаа та холбоотой байлгаж өөрийнхөө үгнээс суралцуулж энэ ижил үнэтэй итгэлийг авсан ахан дүүс нартай маань нөхөрлүүлж байгаад талархаж байна. Мөн энэхүү чуулганаар дамжуулан эзэн та сайн мэдээг энэ Монгол нутагт бидний ойр дотны хүмүүст Бурхан та тарааж байгаад талархаж байна. Энэ төгсгөлийн үед илүү олон сүнсэнд бид бүхэн сайн мэдээг тараагаад эзэн тань дээр илүү олоолаа очиж чадхад бидэнд та туслаарай. Энэ ертөнц өдрөөс өдөрт улам бүр харанхуй болж эзэн таныг умартан бүхий л зүсэн бүрийн хорон мөг үйлдсээр байна. Харин бид энэ харанхуй ертөнцид гэрэл давс болоод амьдарч чадхад та туслаарай. Бидний сул дорой мөхсгдийг эзэн та сайн мэдэх тул бидэнд хэрэгтэй мэрэгэн ухаан хүч чадлыг та дүүргээд бид нараар дамжуулан эзэн та өөрийн сайн мэдээ хүчтэй тараагаасай гэж хүсэж байна. Энд байгаа манай залуучуудаар маань дамжуулан хойштой Монголд Бурхан та энэ сайн мэдээ хүчтэй тараалгаж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн өнөөдөр ирээд нөхөрлөлд оролцох энэ бүхий л цаг хугацаа бид бүхний хувьд хэрхэвч хоосон биш байгаа. Өнөөдрийн энэ нөхөрлөл үгийн цагаар дамжуулан Бурханы хүслийг мэдэж Бурханаас хүчийг авсан цаг байхад та туслаарай. Энэ үгийн эхлэлээс дуусах цаг бүхий л цагт эзэн ариун сүнстэй хамт байж өөрийнхөө хүслийг энэ мөхөс хүний амаар дамжуулан тунхаглаасаа гэж хичээнгүлэн хүсэж байна. Бүх зүйлийг танд даатгаад эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За өнөөдөр болохоор таны сүнс над дээр 2% илүү байг гэсэн сэдвээр үгнээс сурцгаая. Хаана гардаг вүлээ? 2 дугаар хаад номон дээр гарч байгаа. Бүгдээр 2 дугаар хаад номноос олж уншийе. Сая эхлэх магтан дуу үг багийнхан дуулсан те. Үг багийнхан үг юу заах цагааг мэдсэн юм шиг яг тохируулаад дуулчлаа. Тэгэлэр үгийн дундуур саяны магтан дууны үгийг бас бодонгоо энэ үгийг сураасай гэж хүсэж байна. Тэгээ Бурхан бас бид нарыг үүнийг ойлгоосай гэж хүсэж байгаа юм шиг байна. 2 дугаар хаад 2 дугаар бүлгийн 1-ээс 9 дугаар ишлэл хүртэл байна. За би ойрд Самуэль номыг уншиж дуусгасан. За тэгээд хаад номыг уншиж дуусгасан. За одоо шаштар номон дээр явж байгаа. Манай багш нар мэдж байгаа те. Тэгээд уншсан зүйл дотроосоо тэгээд залуучуудаа бас өөртөө бодсон зүйлсээс хуваалцъя гэж бодоод энэ үгийг бэлтлээ. 2 дугаар хаад 2 дугаар бүлгийн 1-ээс 9 дугаар ишлэл байна. За эгч нар нэг ишлэл, ах нар нэг ишлэл, эгч нар нэг ишлэл гээд 9 дугаар ишлэл хүртэл 9-ыг нь хамтдаа уншаад дуусгая. Ах нар 1 2 3 За байж да. Юу болчихвоо? За 1 2 3
За удахгүй нэгэн зэрэг уншдаг болно. Орчуулгууд нь өөр болохоор өөр тусдаа уншаад байна шүү дээ. За тэгээд энэ онд бол 2019 оны орчуулгыг хэрэглэхэд уул нь шийдвэр гарчихсан байгаа. Гэхдээ ариун бичээс нийгэмлэгээс ямарсан үлдсэн хувь бол их бас биш байгаа юм байна. Дээрээс нь дахиад хянан засварлах тийм сураг гаргахлаар нь бид нэр бас нэмэлт өөрчлөлтүүд орж болох зүйлсүүдийг номлогч нар маа уншаад нягтлаад энийг ингэж өөрчилж өгөөсэй гэсэн хүсэлт илгээч гисэн байгаа. Хэрэг боломжтой бол тэр засагдаад ороод ирвэл гоё байхгүй юу? Нөгөө тэгж гардаг үстэй нөгөө юу гэдэг лээ? Нэгдүгээр Иохан 1:29 дээр ертөнцийн нүглийг үргэж бурхны хургийг харагтун гэдэг чтэй тий. Тэгсэн 19 дээр юу гэж гардаг вүлээ? ертөнцийн нүглийг зайлуулагч бурхны хургийг харагтун. Тэгэхээр бас бидэнд арай жоохон өөр хэлбэр болчиход байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээд өгчихсөн байгаа. Тэр шийдэгдвэл энэ ондоо багтаад Библийг нэг болгочихвол их хэрэгтэй байна. Тийм байгаа биз? Далимдуулаад ишлэл цээжлэхгүй байхад амар байгаа биз? Минийх өөргээд тэгж болохгүй шүү дээ. Ямарсан ишлэлээ цээжлэх хэрэгтэй. За бүгдээр өнөөдөр энэ үгээр дамжуулан Бурхны бидэнд өгч байгаа сургамжийг олж уншийе. За бид өхөн дэлхийн төгсгөлийн үед амьдарч байгаа залуучууд тий семинар болгон дээр бид нар сонсож байгаа эзний эрх тэмдгүүд үнэхээр тодорхой харагдаж байгаа. Эзэн ирэхээс өмнөх шинж тэмдгүүд Библиэлд бичигдсэний дагуу бүгд биелэгдэж байгаа. Тийм биз? Тэгэхээр бид нар их чухал үед амьдарч байгаа хүмүүс байхгүй юу? Тэр чинээгээр бид нарын эдгэлийн амьдрал их чухал гэсэн үг. Тэр чинээгээр бид нарт их үүрэг хариуцлага бид нарт байгаа гэсэн үг. Энэ Илия гэдэг хүн болохоор Израильчуудын итгэлээр хамгийн харанхуй үед нь амьдарч ажиллаж байсан иш үзүүлэгч байхгүй юу? Илияг иш үзүүлэгч байх үед хэн хаан байсан бilé? Нэг эмэгтэй дөөрийгөө худалдсан нэг хаан байгаа шүү дээ, хорон мод худалдсан. Хэн бilé? Ахав. Ахав хааны үед энэ Илия гэдэг иш үзүүлэгч байсан. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал жигсэн үнэхээр бурхнаас холдсон энэ үед амьдарч байгаа. Үнэхээр чухал үед амьдарч байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр өнөөдөр өөрсдийгөө нэг жаахан эргэж хараад миний итгэлийн амьдрал ямар байна вэ гэдэг энэ үгээр дамжуулныг харцгаая. Тэгээд бурхан өөрийн чин дотор өгсөн үгийг сайн сонсоод тэгээд тэрийг хэрэгжүүлж амьдардаг залуучууд болоосай гэж хүсэж байна. За энэ үед Илияг дагаж явсан. Тэгэнгээ Илияг ингэж Илиша хэлсэн байхгүй юу? 12 дугаар ишлэлийг нь хартаа. 12 дугаар ишлэлийг нь уншийе. Илиша үүнийг хараад эцэг минь Израилийн тэрэг ба мортон минь гэж хашгирав. Тэрээр Илияг дахин харсангүй. Тэгээд тэр хөөн хувцсыг зуран 2 хэсэг болгон урав. Энэ дээрээс харуул Илияг хэлэхдээ эцэг минь Израилийн тэрэг ба мортон минь гэсэн байгаа. Тухайн үед Израилийг хамгаалж байсан нь Израилийн хаан биш ээ. Ахав хамгаалаагүй Израилийг. Тийм биз? Израильд байсан тэр цэрэг мортон тэрэгнүүд Израилийг хамгаалаагүй. Израилийг хамгаалж исэн хүн нь хэн бэ? Илия байсан байгаас. Илия бурхнаар дээш аваачигдаад явх үед Илиша түүнийг харцгаад ингэж хэлсэн бэ. Израилийн тэрэг ба мортон минь юу вэ? Израилийг хамгаалагч минь ээ гэж. Илия гэдэг хүн чухал байна уу? Чухал биш байна уу? Чухал байгаа гэж. Бид бүхний хувьд жигсэн Илиятай үнэндээ адилхан байхгүй юу? Та бүхэн бодоод үзтээ. Израилийг хамгаалж байгаа нь Израилийн тэр зэрэг айран биш гэж тахад. Израилийг бурхны өмнө зөвхт амьдарч байсан Елия хамгаалж байсан. Тийм байгаа биз? Дээрээс нь Содом Гомора устгагдах үеийг бид нэр мэдж байгаа. Содом Гомора гэдэг хот цайз хан хэрэм байгаагүйдээ сүрсэн юм биш ээ. Гэхдээ тэнд ч гэсэн хаан байсан, бэхлэлт байсан, тийм биз? Цэрэг морд байсан биз дээ. Содом Гомора хот яагаад сүрсэн бэлээ? Авраам бурхан дандаад хэлдэг үст. Энэ хотоос 50 зөвхт хүнийг олвол та устгах уу? Устгахгүй гэсэн биз? Тэгээ явсаар байгаад хэдэн хүн болдог үлээ? 10 зөвхт хүнийг та олвол тэр хотыг устгах уу? Бурхан юу гэлээ? Устгахгүй гэсэн. Содом Гомора хотоос 10 зөвхт хүн олдоогүй учраас Содом Гомора хот сүрсэн байхгүй юу? Тийм байгаа биз? Тэр морд цэрэггүүдээ сүрсэн юм биш. 10 зөвхт хүн олдоогүй учраас сүрсэн. Дээрээс нь Библиэлд бүр ингэж хардаг. Иерусалим сүрсэн нь ганц зөвхт хүн олдоогүй учраас Иерусалим сүрсэн гэж хардаг биз?
Иерусалимд ганц зөвхт хүн байсан бол тэр зөвхт хүн Иерусалимыг хамгаалж болох байсан. Новогийн үед ч гэсэн ялгаагүй. Новогийн үерийг хойшлуулж барьж байсан нь ер нь хин юм бэ? Нова гэдэг хаа. Нова. Тийм юм бол энэ ертөнцийн амьдарч байгаа аврагдсан Христэд итгэж хүмүүс бид ямар байр суурьнд байна вэ? Яагаад эзэн биднийг хараа та нар бол энэ газрын давс, энэ ертөнцийн гэрэл гэж хэлээд байна? Энэ ертөнцийг хамгаалж аварч чадах хүмүүс нь аврагдсан хүмүүс биднээс өөр хүн байхгүй гэсэн. Та бүхэн өөрсдийнхөө гэр бүлийг хамгаалахыг хүсэж байгаа биз? Юугаар хамгаалах гэж байгаа юм? Өөрсдийнхөө гэр бүлийг аварч бурхан руу эргүүлэхийг хүсэж байгаа биз? Тэр хүмүүсийг бузар сүнсний гараас татаж аваад бурханы талд шилжүүлэхийг хүсэж байгаа. Тэр хүмүүсийг хамгаалахыг хүсэж байгаа. Хамгаалах хүн нь хэн гинэ? Та өөрөө гэдэг нь. Аврагдсан та бүхэн өөрсдөө тэр хүн байхгүй. Тэгэхээр манай залуучууд үнэхээр тийм хүн болж амьдарч байна уу? Монгол улсдаа энэ тийм ээ үндэстэн нэгт энэ хүмүүс дотроо энэ ард түмнээ хамгаалж байгаа залуучууд яг мөн үү? Тэр хүмүүсийг үнэхээр хамгаалж байна уу? Дээрэс нь ер нь тийм хүсэл та бүхэнд байна уу? Илиша бол Илияг дагаж яваад тэр хүч чадал өөр дээр нь 2 дахин их байгаасаа гэж хүссэн. Тийм биз? Эн чин юу хэлээд байна? Илиша энэ Израилийг хамгаалах нэг нь Илия байсан тийм үү? Тийм юм бол Илия шиг ийм олон хүн байгаасаа тийм хэрэгтэй байгааг Илиша мэдэж байгаа байхгүй юу? Тийм л учраас Илиягийн тэр сүнс 2 дахин илүү байгаасаа гэж хүсэж. Дээрэс нь Илиягийн хажууд өөрөө одоо бол үнэхээр сул дорой байгаа шүү дээ. Тийм учраас тэр хүний хүч чадал 2 дахин их байж ич Илия шиг амьдарч чадах юм биш үү? Тийм байгаа. Дээрээс нь Израилийн тэрэг ба морьтон минь гэж. Илиша гэсэн Израилийг хамгаалах хүсэл сэтгэл түүнд байсан байхгүй. Тийм байгаа. Тийм учраас Бурхан түүний гойсон зүйлийг нь өгсөн. 2 дахин их сүнсийг авсан биз? Тэгэхээр манай залуучуудад тийм хүсэл байна уу гэсэн. Зарим залуучуудтай ингээд нөхөрлөөд уулзаад үзэхлээр ийм яриаг бас их сонсдог. Юу вэ гэхээр за би яаж тэрэн шиг байж чадах юм бэ? Би яаж Давид шиг байж чадах юм бэ? Би чинь Елия биш шүү дээ. Би тэр хүн шиг амьдрч чадахгүй. Би бол тийм хүн биш юм бэлээ. Өөрийгөө ингээд дорд болгодог. Мөхөс болгодог. Энэ зүв болов? Энэ даруй зам болов? Энэ өөрийгөө дорд болгож байгаа байдал болов? Үнэн дээр тийм биш байхгүй юу? Бурхан энэ ертөнцид дандаа мундаг, гарамгаа, онц тийм хүч чадалтай хүмүүсийг хэрэгэлсээр ирсэн үү? Ерөөсөө тийм байхгүй ардаа. Бурханд хэрэглэгдэжсэн хүмүүс бүгд л сул дорой дутмаг хүмүүс байсан гэдэг хаа. Та бүхэн Мойсег бодоод үзтээ. Мойсе ямар байсан бэлээ? Эхэндээ бол өөрөө чадна гэж бодсон шүү дээ. Тэгсэн өөрөө чадахгүй ингээд медиан руу зүхтаага явцдаг үстэй. Тэнд очиод хон хариулт. Тэгээ сүүлдээ юу ч мэдхээ болдог тийм ээ. Бүр хил амандаа ч муу хүн болцсон гэдгийг хэлсэн биз дээ. Гэтэл номноос харъя. Энэ хавчуургаараа 2 дугаар хаад номоо заавал тогтоогоорой. 2 дугаар хаад ном руу олон удаа очино. Гэтэл 3. Гэтэл 3-ын 10 дугаар ишлэл байна. За би буруу бичсэн юм шиг байна. За 4-ийн 10 дугаар ишлэл буруу гарсан байна. 4-ийн 10. За энэ дээрээс харуул.
Амдунши Моше эзэн минь өчигдөрч уржигдэрч та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ер нь би хизээч уран үхтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан ам хойрог гэж хариулав. Энэ Моше яг үнэнээс тэгж хэлсэн байхгүй. Би бол үнэнхээр тэгж чадах хүн биш ээ гэдэг хэлж байгаа. Очоод би нэг үг чигс олигтойхон хэлж чадах хүн биш ээ. Би бол тийм хүн биш ээ гэдэг хэлж байгаа байхгүй. Энэ зүгээр нэг хэлж байгаа үг биш. 3:11 дээр нь жигсэн тийм ээ фараон руу очиж Израилийн хүүгүүдийг Египтээс гаргах гэдэг би хэн юм бэ гэж байгаа. Ийм сул дорой байсан байхгүй. Тэглэж гисэн бурхан Мосег хэрэгэлсэн үү? Хэрэгэлсэн. За Давид ямар байсан бэлээ? Давидыг бурхан ингэж хэлсэн байдаг. Энэ их сонирхолтой. 2 дугаар Самуэль ном руу очиж харъя. 2 дугаар Самуэль 7-гийн 8 дугаар ишлэл. Замтунши мөн тиймээс одоо чи миний зарц Давидэд ингэж хэл. Төг төмдийн эзэн өөрийн ард түмэн Израилийн удирдагч болохын тулд би өөрөө чамайг бэлчээр дээрээс хонин сүргийн араас авсан билээ. Энэ үгийг сонсоод би их олон зүйлийг боддог. Энэ дээрээс харуул бэлчээр дээрээс гэж байгаа юм. Юу вэ? Хөдөө ахтна гэсэн үг. Хинч биш ахтна гэсэн үг. Шорон дунд байхад чинь гэсэн үг байхгүй. Бэлчээр дээрээс. Хааны ордонд байхад дуудаагүй шүү дээ. Тийм багаж? Мундаг гарамгаа юм хийж яхад дуудаагүй багаж? Бэлчээр дээрээс, шорон дээрээс, өвс ногоон дээрээс чамайг дууцаа. Дээрээс нь хонин сүргийн араас авсан билээ. Израильт чи хонин сүргийнхаа урд нь гарч уулна дагуулж явдаг шүү дээ. Хонин сүрг нь хоньоос нь дагаж явдаг шүү дээ. Хонин сүргийн араас хинч биш байхад чинь чамайг би сонгож гаргаж ирсэн. Тийм багаж? Бурхан Давидыг хэрэгэлсэн билүү, хэрэглээгүй лөө? Хэрэгэлсэн. За одоо өнөөдрийн сурч байгаа Илия гэдэг хүн ямар хүн байсан бэлээ? Бас л зүгээр л нэг жирийн хүн байсан тийм биз? Яаков номноос харъя. Яаков 5 дугаар бүлэг. Яаков 5-ын 16 дугаар ишлэл байна. Замши тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улааж бие биенийхээ төлөө залбир ингэснээр та нар эдгээгдэх болоо зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. За 17 унши. Илия бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүй тулд түүнийг шаргуу залбирахад 3 жил 6 сар газарт бороо ороогүй билээ. 17 дээр Илия бидэнтэй адил жирийн хүн байсан гэж байгаас. Тэгсэн түүнийг залбирахад 3 жил 6 сарын турш бороо ороогүй гэж. Бурхан тэр хүнийг хэрэгэлсэн биз? Жирийн хүн байсан байгаа биз? Тийм юм бол. Та бүхнийг бурхан хэрэглэх үү? Таныг бурхан хэрэглэх үү? Бид нэр аврагдах үедээ тийм онц гойд байсан юм уу? Бидний дунд аврагдахдаа тийм онц гойд байсан хүн байхгүй үстэй. 1-р Коринт 1:26 дээр юу гэж хэлдэг вүлээ? Ах дүүнраа дуудлагаа санахтун тэгэхэд махуд талаасаа мэрэгэн хүн олонгүй, хүчрхэг хүмүүс олонгүй, язгууртнууд олонгүй байсан. Бидний дунд тийм хүн байгаагүй үстэй. Онцгой, гойд, мундаг хүн байгаагүй. Бид нар бүгдээрээ л сул дорой хүмүүс байсан. Тийм бид нарыг бурхан аварсан. Одоо авраа зогсохгүй. Бурхан өөрийнхөө ажилд хэрэглэе гэж. Ийм сул дорой байхад уу? Тийм ээ. Ийм сул дорой байхад бурхан өөрийнхөө агуу үлстэй хэрэглэе гэж. Энд бурханы нэг зориг байгаа байхгүй. Бурханы нэг зориг байгаа. 1-р Коринт 1-р бүлгээс харъя. 27-28 дугаар ишлэлийг уншийе. 1-р Коринт 1-ийн 27-28. Замтунши харин бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мөнхгийг сонгож хүчтэй гичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгсдыг хүчингүй болгохын тулд энэ ертөнцийн дорцыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг бурхан сонгосон ажээ. Тийм байгаа үү? Инхэн бурханы өмнө ямар ч махбодыг сайрхуулахгүй тулд болоо.
Бурхан энэ ертөнцийн мөхсийг сонгосон байна. Юу ч бишийг сонгосон байна. Тийм байгаа биз? Бурхан өөрийнхөө алдрыг илчлэхийн тулд тийм хүмүүсийг сонгодог. Тэгэлэр бидний хиндэн ч адилхан боломж байна. Тийм байгаа биз? Бурхан намайг хэрэглэхгүй юм байна гэж хэлэхэр хүн байна уу? Байхгүй гэдэг хаад. За тийм юм бол хойштоо Бурханд эрхмээр хэрэглэгдэж амьдрахын тулд юу хийх вэ? Бидний итгэлийн амьдрал илүү хүч чадалтай болоод хүчтэй амьдрахын тулд биднэрт юу хэрэгтэй вэ? Тэгэхээр өнөөдөр унсан энэ 2 дугаар хаат номон дээрээсээ тэр талаар 4 зүйлийг сурч үзье. За 2 дугаар хаат номоо дэлгээд харах юм бол Илия Илишаг дагаад Илиша Илияг дагаад явсан газар байгаа шүү дээ, тийм? 4 газрын нэр гардаг биз? Өнөөдөр энэ 4 газраар дамжуулан хэдүүлээ нэг сургамжийг олж аваа. Ямар газар гарч ирдэг вүлээ? Эхнийх нь Гилгал, тэгээ Бител, тэгээд Ирихо, тэгээ Йордан. За энэ 4 газарт очдөг шүү дээ, тийм? Энэ 4 газар нь биднэрт маш том сургамжийг өгч байгаа. Тэгээ хэдүүлээ энэ 4 зүйлийг сурч аваад итгэлээр илүү хүчтэй амьдрдаг залуучууд болоосаа гэж хүсэж байна. За эхнийх нь Гилгал байна. 2 дугаар хаад 2-ийн 1-р ишлэлийг хамт уншийе. Эзэн Илияг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Илия Илишатай хамт Гилгалаас гарч ярав. Эхлээд хөдөлсөн газар нь хаана байна? Гилгал гэж байгаа. Та бүхэн Гилгал гэх юм бол ямар газар вэ гэж юу гэж ханддаг вэ? Гилгал. Яасан газар вэ? Хуучин хэллэгээр бол хөвч хөндүүлсэн газар. Одоогийн орчуулгаар бол хозлуулсан газар, тийм? Хозлуулсан газар. Израилийн ард түмэн Египтээс гарч ирсний дараа цөлд 40 жил амьдрах хугацаанд нөгөө Египтээс гарч ирсэн Израилийн ард түмэн бүгд цөлд үхдэг биз? Тэрний дараа шинэ үеийнхэн гарч ирсэн байхгүй юу? Тэгээ Йошуа тэр шинэ үеийнхнийг дагуулад Йордан голыг гаталж гарсны дараа Гилгалд хурч ирээд хамгийн дөрөнд хозлол хийлэгдэг. Яг тэгэхээр энэ шинэ үеийнхэн хозлол хийлгээгүй байсан. Тэгээ Гилгалд хурж ирээд хозлол хийлэгдэг байхгүй юу? Тэгвэл энэ хозлол юуг илэрхийлж байгаа вэ? Дахин төрхийг хэлж байгаа. Дахин төрхийг энэ хозлолоор харуулж хэлж өгч байгаа байхгүй юу? Тийм юм бол бидний итгэлийн амьдралын эхлэх цэг нь юу вэ? Аврал байна шүү дээ. Дахин төрх. Дахин төрхөөс бидний итгэлийн амьдрал эхэлдэг байна. Энэ нь Гилгалаар дамжуулан бидэнд хэлж өгч байгаа. Хүмүүсээ аврагдаагүй бол итгэлийн амьдрал гэж байх уу? Тэр хүний итгэлийн амьдрал биш шүү дээ. Бидний итгэлийн амьдрал гэдэг нь аврагдсан тэр цагаас бидний итгэлийн амьдрал эхэлж байгаа. Тийм юм бол бидний эхлэх цэг нь аврал байна. Аврал. Хүмүүсээ та бүхний аврал баттай юу? Баттай аврагдсан байна уу? Өөрийгөө хичнээн баттай авралыг авснаа ер нь мэдж байгаа юу? Энэ удаагийн семинарыг сайн сонссон уу? Бидний аврал баттай байхгүй юм бол мянга би итгэлээрээ хүчтэй амьдрах гэдэг тэр боломжгүй шүү дээ. Хэсэг хугацаанд бид нар яг сайн амьдарч болох юм. Гэлээж гисэн эзнийг дагаж явж байгаа энэ итгэлийн амьдралд аврал нь баттай биш бол тэр хүн хол явахгүй. Итгэлийн амьдрал нь ч баттай байхгүй. Тийм биз? Тэгэхээр бидний эхлэх цэг нь аврал байна. 1-р Тесалоник 1-р бүлэг Нэгийн 5 дугаар ишлэл дээ. Бид нар энийг сайн мэддэг ишлэл байгаа. 1-р Тесалоник 1:5. Замд уншия. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр бус мөн хүч ба ариун сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Бидний энэ сайн мэдээ зөвхөн үгээр ирээгүй. Ариун сүнс ба бүрэн баталгаагаар хүч дотор ирсэн. Тэгэхээр бидний аврагдчихсан байгаа маань ариун сүнсээр баталгаажсан аврал байхгүй юу? Аврагдах мөчид тэр үнэнд итгэх мөчид бидний дотор ариун сүнс орж ирдэг. Нэг ёсондоо өөр үгээр хэлбэл энэ үнэн миний дотор итгэгдлээ гэдэг чинь ариун сүнс миний дотор орж ирээд энэ үнэнд итгүүллээ гэсэн үг байхгүй юу? Энэ яг нэг мөчид болж байгаа учраас ингэж хэлж болно. Тийм биз? Та бүхэн Есүс Христ миний төлөө өгсөн гэдэгт итгэдэг үү? Ариун сүнсээр биш л бол хэн ч ингэж итгэж чадахгүй байна. Тэгээд ариун сүнс орж ирсэн аврал баттай байна.
ариун сүнс орж ирвэл хүч чадал байдаг, бүрэн баталгаа байдаг. Тэгээ бидний амьдрал баг багаар өөрчлөгдөж эхэлдэг байхгүй. Ариун сүнс байгаа учраас. Тэгээ энэ хүн аврагдсан хүн гэдгийг бурхан бүр тамгалж байгаа нь тэр. Энэ хүн аврагдсан хүн гэдээ тамга тавьж байгаа нь ариун сүнсийг өгч байгаа хэрэг байхгүй юу? Тэгж гардаг үстэй. Эфес 4-р бүлгээс харъя. Эфес 4-ийн 30 дугаар ишлэл байна. Замд уншия. Бурхны ариун сүнсийг бүү гомдоо золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Ариун сүнсээр тамгалуулсан баг үү? Аврагдсан хүн ариун сүнсээр тамгалуулсан гэдэг хаана? Тийм юм бол энэ баттай юу батгүй юу? Баттай гэдэг хаана? Эфес 1-р бүлгээс нь бас хардаа 1:13 дээр дахиад ингэ хэлчихсэн баг. 1:13 дээр түүнд ор та нар ч бас үнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амлсан ариун сүнсээр тамгалагдсан гэж байгаа юм. Тэгэлэр бидний аврал баттай байгаа шалтгаан нь бидний дотор ариун сүнс орж ирээд энэ хүн аврагдсан хүн гэд тамга дарчихсан байдаг. Та бүхэн өөрсдийнхөө дотор ариун сүнс байгааг мэдж гинөө? Энэ асуудлыг баттай болгох хэрэгтэй. Хоёрт нь бид нар энэ үгээр дамжуулж аврагдаж байгаа байхгүй юу? Бидний авралын баталгаа юу гэж? Энэ үг бахна. Энэ үг. 1-р Петр 1:23-аас харъя. Нэгдүгээр Петр 1:23 хамт уншия. Учир нь та нар устдах үрээс бус харин үл устдах үрээс буюу Бурхны амьд оршин буу үгээр дахин дөрсөн билээ. Юугаар дахин дөрсөн гинөө? Үгээр дахин дөрсөн билээ. Тийм юм бол яагаад баттай юм бэ? Доор нь Исая номноос иш татж хэлэнгээ. Бүх махбод болвоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс хатдаг, цэцэг ганддаг. Харин эзний үг мөнхөд оршин. Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн. Та нарт тунхаглагдсан сайн мэдээний үг мөнхөд оршин гинэ. За энэ юу гэсэн үг вэ? Энэ та бүхэн тунхаглагдсан сайн мэдээний үг өөрчлөгдөх үү, өөрчлөгдөхгүй юу? Хизээж өөрчлөгдөхгүй гэсэн. Энэ үг мөнхөд тунхаглагдсан үг. Эзэн Есүсийн цусаар л гим нүглээ уушлуулж болно. Мөнхөд тунхаглагдсан үг гэдэг. Энэ үг хизээж өөрчлөгдөхгүй. Энэ дэлхий, энэ газар дэлхий нуран унаж байсан ч эзний үг мөнхөд байна гэж энэ Библийн хүмүүсээ хизээж алга болохгүй. Тэгэлэр та бүхэнд байгаа аврал хизээж алга болохгүй гэсэн. Тийм баг үү? Диваажинд очивол энэ үг байгаа юу? Байгаа гэдэг хаа. Диваажинд очингууд л энэ үг устчих уу? Мөнхөд байна гэдэг хаа. Мөнхөд. Та бүхэн бодоод үзтээ. Есүст итгээд ингээд аврагдцсан гэж явж исэн. Тэгээд диваажинд очисон чинь бурхан нөгөө үгээс олчич, нөгөө битсэн үгээс олчич. Есүст итгээд дээрээс нь 10 хуулийг сагчиж аврагдана гэж олчич. Түүл юу болох вэ? 10 хуулийг сагаагүй байхгүй юу? Түүл аврагдаж чадах уу? Тийм бол бид нар яаж авралаа баталгаажуулах юм? Гэтэл бурхан энэ үгийг өөрчлөхгүй. Энэ чигээрээ байна гэдэг хаа. Та бүхэн энэ үгэнд итгэдэг үү? Энэ үг өөрөө өөрчлөгдөхгүй учраас бидний аврал баттай гэдэг хаа. Дээрээс нь Бурхны бид нарыг аварсан Есүс эзэн маань дахин амьсныхаа дараа хаашаа явцсан бэлээ? Хаана очсон бэлээ? Есүс хаана байгаа вэ одоо? Олон юм бодож байгаа тийм. Есүс миний дотор байгаа гэх юм уу? Диваачнд байгаа гэх юм уу? Юу гэж хэлэх юм? Олон юм мэддэг болохоор тэгээд. Есүс эзэн шавнарыгаа харж яхад тэнгэрөө дээш үүлэн дунд ороод үүл тэдний хараанаас авчивлаа гэдэг шүү дээ. Үүлэн дунд ороод ингээд сарнаад алга болцсон юм уу? Агаар мандал ингээд болоод алга болцсон уу Есүс? Үгүй шүү дээ. Тэр үед хаана очсон бэлээ? Еврей 1:3 гайхчихж магадгүй ямар их мэддэг үгийг ингээ хэлээд байгаа юм болоо. Би залуучуудаа боломж олдвол үндсэн хамгийн чухал зүйлсүүдийг л хэлжий гэсэн тийм бодол их байдаг. Яг үнэндээ их мэдж байгаа боловч бид нарын зайлшгүй бүр дахин санджах ёстой байхгүй юу? Еврей 1:3 хамтдаа уншийе.
Түүний цог жавхлангийн гэгээ, түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнхэн нүгээр бүхнийг хүү барьдаг болоо. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд өндөрт байгч сүр жавхлантын баруун гарт залрав. Баруун гарт талд нь хэн залрав? Есүс залрав. Нүглийн ариусгалыг гүйцээгээд тэнд очиад заларчихсан байна. Тэрийг харсан хүн байгаа шүү дээ. Хэн бэлээ? Сая нөгөө цээжлэг ишлэл дээр гарсан Үйлс 7 дугаар бүлэг дээр хэн харсан бэлээ? Яг зөв. Стефан харсан. Тэр үед юу гэдэг вүлээ? Тэнгэр нээгдэн Бурхны баруун гар талд зогсож байгаа Есүсийг харсан. Уул нь бол Есүс суудсан байсан шүү дээ. Тэгсэн тэр үед босоо зогссон байгаа Есүс. Баруун гар талд нь байгааг харсан гэж. Тэгвэл бид нар Деважинд яваад орвол хэн байх нь вэ? Есүс. Есүс бидний ухтаа байж шүү дээ. Нөгөө миний итгэсэн нэгэн, миний гим нүглийг уучлсан нэгэн тэнд боддоор байж гэнэ гэдэг. Тийм бол авралда санаа зовох хэрэг байна уу? Байхгүй гэдэг хаа тэнд Есүс очиж гисэн бидний төлөө ингэж зуучлаад байж идэг гэж Ром 8 дугаар бүлэг дээр хэлсэн мэт. Тийм ээ. Одоо ч гэсэн бидний төлөө залбирч идэг байхгүй юу? Алга болчоогүй бай, жигнэс байгаа. Ром 8 дугаар бүлэг. Ром 8 дугаар бүлэгт би их дуртай. Миний хамгийн сайн зээжилсэн бүлэг гэвэл Ром 8 дугаар бүлэг юм шиг байна. 2004 оноор цээжилсэн. Энийг их сайн зээжилсэн болохоор өөрчлөхөд асар хэцүү байсан. Би бүр ингэж уншсан. Нөгөө сэлэнгэд сар болгон ишлэлийн тэмцээн явагддаг. Эхлээд нэг хэдэн ишлэл өгдөг байснаа сүүлдээ бүлэг бүлгээр нь цээжлүүлээ. Тэгээд бүлэг бүлгээр нь бүгд сайн уншаад байгаа болохоор цэг таслаар нь. За одоо цэг тэдгээр ишлэл цэг гэж ингэж цээжилдэг байсан. Тэгээд бүр сайн мэдж байгаа байхгүй. Ром 8:34 хамт уншия. Ялалдаг нь хэн юм бэ? Христ Есүс нь үхээд бүр амьлуулагдсан. Бурхны баруун талд буй бидний төлөө зуучлан гуйдаг нэг юм. Бурхны баруун талд байсаар байна. Бидний төлөө зуучлан гуйж байна. Бидний аврал баттай юу? Баттай. Бидний итгэл үүнээс эхэлж байгаа. Хэрвээ итгэлийнхэн аврал нь баталгаагүй бол та бүхэн авралаа эхлээд баттай болгох хэрэгтэй. Хэн нэгэн танаас та аврагдсан уу гэж асуувал битгий санаа зов. Битгий дэрийг буруугаар ойлго. Танд санаа зовж байгаа үг байхгүй юу? Та бүхэн өөрөө өөрийгөө сайн мэдэхгүй амьдрч хийж болно гэдэг хань. Би уулын сайн амьдраад байгаад аврагдсан хүн шиг амьдраад байгаа юм шиг боловч яг үнэндээ бусад хүнд харагдаж байгаа миний амьдрал тийм биш байж болох байхгүй. Тийм биз дээ. Угаасаа шалга гэж байгаа юм чинь. За, хоёр дахь газар нь Бэтэл 2 дугаар хаад руугаа очие. Эхнийх нь Гэлгал байсан. 2 дахь газар нь 2 дугаар хаад 2-ын 2-оос 3 дугаар ишлэл байна. Хамт уншия. Елишад эзэн намайг Бэтэл хүртэл илгээсэн учраас чи энд үлдээч гэсэн боловч Елиша эзэн амьд бас та амьд таныг би орхихгүй гэв. Тиймээс тэд Бэтэл рүү яв. Тэгтэл Бэтэл дэх иш үзүүлэгчдийн хүүгүүд Елиша руу гарч ирээд түүнд эзнийг тань хажуугаас өнөөдөр эзэн авч явах болно гэдгийг та мэдэхгүй гэж хэлв. Елиша хэлэхдээ тийм ээ би мэднэ дуугүй байх тун. Хоёр дахь газар нь юу ах нь вэ? Бэтэл. Гэлгалаас хөдлөөд одоо Бэтэл очичихсан байна. За Бэтэл гэдэг нэрийн утга нь юу вэ? Бурхны гэр гэсэн утгатай. Тийм байгаа юм шүү дээ. Тэгвэл хоёр дахь газар нь Бурхны гэр болох чуулганыг илэрхийлж байгаа байхгүй. Тэгвэл аврагдсан хүн одоо хаана очих ёстой вэ? Чуулган дотор нөхөрлөл дотроо ирэх хэрэгтэй байхгүй юу? За бид нэр энийг бол одоо байнга сурж байгаа. Ахлах пастор маань жигсэн энэний хичнээн чухал бай гэдгийг маш олон удаа хэлж өгч байгаа. Бид нар жигсэн байнга сурдаг. Тийм биз? Иохан 15 дугаар бүлэг дээрээс харуул усан үзмийн модны зүйрлэл гардаг үстэй. Тийм биз? Иохан 15 дугаар бүлэг рүү очие. Мэддэг ч гэсэн дахиад нэг уншия. Тэгвэл дөрөвдүгээр ишлэл байна. Хамт уншия. Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр олжээ. Миний дотор байх тун би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчөр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор байхгүй бол тийм байх болно.
Миний хэлсэн үгээр та нар хэдийнэ цэвэр болжээ. Гэмч нь угаагдажээ гэсэн үг байхгүй юу? Цэвэрхэн болжээ, аврагдажээ. Одоо миний дотор байх тун. Усан үзмийн модон дотор байна гэдэг чи юу хэлж байгаа вэ? Чуулган дотор энэ нөхөрлөл дотроо байхыг хэлж байна. Тийм байгаа үү? Тийм юм бол аврагдсан хүний байх ёстой газар нь юу вэ? Бэтэл буюу Бурхны гэр, чуулган байх нэ. Эндээс бид нар холдож болохгүй гэдэг байна. Энэ чуулган дотор бид нар өөртөө хэрэгтэй бүхий л шим тэжээлийг эндээс олж авч байгаа. Бид нар итгэлээрээ амьдрахад хэрэгтэй бүхий л зүйлсийг энэ чуулган дотроос олж авч байгаа байхгүй юу? Та бүхэн чуулганаас салаа явчихвал итгэлээрээ амьдрах чадах болов? Өөрсдийнхөө хүчээр өөрсдөөсөө гарч байгаа их үүсвэрээр итгэлээрээ амьдрах чадах болов? Бидний дотор хинэн ч тийм хүн байхгүй. Би чуулганаас холдоод итгэлээрээ амьдрах чадах болов? Чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэрэгтэй бүх зүйл энэ дотор байдаг байхгүй. Юу вэ гэхээр бид нар өөрсдөөсөө гарч байгаа их үүсвэрээр итгэлээр амьдэрдэг юм биш гэдэг байна. Зарим хүмүүс андуураад байдаг. Би тэгж чадахгүй байна. Би ингэж чадахгүй байна. Та өөрөөсөө гарч байгаа их үүсвэрээр итгэлээр амьдрах гэдэг юм уу? Үгүй гэдэг байна. Энэ чуулгантай холбоотой байснаар над руу ирж байгаа тэр шим тэжээлээс бид нар авч ижил Бурхны өгч байгаа тэр дүүрлийг авч ижил бид нар итгэлээр амьдрах чадна гэдэг байна. Биднээс өөрөөс маань их үүсвэр гарч ирэхгүй. Бурхан тэр их үүсвэр нь байгаад чуулганаар дамжуулан биднэрт тэр дүүрэл их үүсвэрийг биднэрт өгч идэг байхгүй. Тэгэхээр чуулган дотроо байх хэрэгтэй. Энэ чуулган хичнээн чухал бай гэдгийг эрт ойлгох чинээгээр та бүхний итгэлийн амьдралд их тустай. Та бүхэн энэ чуулганыг Бурхны чуулган гэдэгт эргэлздэг үү? Хүмүүсийн сүнс энд хурж ирээд баттай аврагдаж байгааг харсаар байтал та Бурхны чуулган гэдэгт үүнд эргэлзэж байгаа юм уу? Би бол эргэлздэг. Би өөр сүмд явж исэн хүн. Би энд аврагдсанаас хойш нэг ч удаа өмнөх чуулган дээр очиагүй. Яагаад гэж? Энд хүний сүнс аврагдаж байгааг би хоёр нүдээр харсан. Гэхдээ чинь би өөрөө энд аврагдсан юм байгаа биз? Бурхны чуулган гэдэгт би эргэлзэх нэг ч зүйл алга. Энэ дотор Бурхны ариун сүнс ажиллаа хийж гин хүмүүсийн сүнсийг аварч гин. Ариун сүнсэл биш л бол хүн аврагдахгүй шүү дээ. Энэ чуулган хичнээн чухал бай гэдгийг мэдэх чинээгээр бидний итгэлийн амьдрал тустай. Бүх зүйлд тустай. Энэ чуулганыг пастор номлогч нар хариуцж удирдах явдаг юм биш ээ. Энэ чуулганы тэргүүн нь Есүс эзэн өөрөө байдаг. Энэ чуулган түүний бие нь баггүй юу? Бид нар тэр биеийн тус тусдаа эрхтнүүд нь. Тэр удирддаг нэг нь Есүс эзэн баггүй. Эфес 1-р бүлэг Эфес 1-ийн 22-23 дугаар ишлэл байна. Хамт уншия. Бурхан бүх юмсыг түүний хөл доор захируулж, түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. Чуулган нь түүний бие, тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэл болоо. Бурхан бүх юмсыг түүний хөл доор захируулж, түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. Энэ юу гэсэн үг вэ? Бүх юмс энэ дэлхий дээр байгаа түмэн бодисын дээр нь чуулган байгаад чуулганы тэргүүн нь Есүс юм аа. Тэгээд энэ Есүсээр дамжуулан чуулганд Бурхан өөрийнхөө дүүрлийг өгч байгаа. Хэрэгтэй зүйлийг нь өгсөөр байгаа гэсэн. Петр номон дээрээс харуул итгэл сүсэгт хамаатай бүхнийг та нарт соёргосон гэж гарч байгаа биз? Өгсөн гэсэн үг байхгүй юу? Итгэлээр амьдрахад хэрэгтэй зүйл бидэнд өгөгдсөн үү? Өгөгдчихсэн. Чуулганаар дамжуулан итгэлээр амьдрахад хэрэгтэй зүйл бидэнд өгөгдчихсэн байна. Өгөгдчихсэн. Тийм бол энэ дотроо байх юм бол бид нар тэр дүүрлээс нь авч амьдрах боломжтой. Та бүхэн сүүлийн үед итгэлийн амьдрал нь жоохон хүчгүй, дүүрэн санагдахгүй байна уу? Тэгвэл яах хэрэгтэй? Улам илүү нөхрөлдөө ойрхон байх хэрэгтэй гэдэг. Тэгэх юм бол дүүрдэг гэдэг дүүрдэг, хүч чадлаар дүүрдэг, нэгүслэр дүүрдэг, итгэлээр дүүрдэг. Бид нарт нэмж өгдөг байхгүй, нэмж өгдөг.
ганцхан аврагдсан үе итгэл байгаа л тэгэл зогсчих юм уу? Үгүй. Итгэлээс итгэл. Тийм биз дээ. Бид нарт илүү их дүүргэж өгөхийг хүсдэг баг. Энэ чуулган дотор. Тэгэхээр та бүхэн чуулгантайгаа холбоотой байгаасаа гэж хүсэж байна. Би ахлах пастортай ялгаагүй. Ахлах пастрын дэр гэрчлэлийг мэдхээс өмнө ч гэсэн угаасаа би тэгж гэрчлэл ярьдаг байсан. Аврагсны дараа би итгэлийн амьдралдаа маш том нэг шийдвэр гаргаж ирсэн. Яг тэгэхээр миний амьдрал жоохон хэрмэл, тэнмэл тийм амьдрал байсан байхгүй. Тэгээд яг аврагдчихсан чинь надад нэг гэр бүл төрчихөж байгаа. Ямар гоё юм бэ? Би ингээд аврагдчихлаа. Бурхны гэр бүл дотор ороод ирлээ. Тийм юм бол энэ чуулганаас би хизээч холдохгүй. Би маш том шийдвэр гаргасан. Тэгэд бусад бүх зүйл нь сайн биш юм а гэхэд энэ гаргасан нэг шийдвэрээ таны өмнө би сахиад очиё. Өнгөрсөн хугацаанд би үнэхээр бүтлгүй муу амьдэрсэн. Гэхдээ энэ чуулганаас би холдоогүй. Энэ шийдвэртээ би үнэнч байсан. Үүнийгээ би хэрэгжүүлж чадсан гэдээ таны өмнө зогсох юмсаа. Тийм шийдвэр гаргасан. Тэгээд үнэндээ маш олон сорилт, хэцүү зүйлүүд тохиолдсон л доо. Цахилгажуулалт аваад чуулганаас хөөгдсөн ч үе байна, хэцүү байсан үе байна. Гэлээж гисэн би чуулганаас холдоогүй. Бурхан намайг эргээсэн. Эргээ намайг хэрэгэлсэн. Бурхан намайг хэрэглэхийг хүсдэг. Одоо ч гэсэн энэ чуулган дотор байлгасаар байна. Хойштооч энэ чуулган дотор байсаар байх бол. Энэ миний итгэлийн амьдрал хамгийн зөв шийдвэр юм шиг. Та бүхэн ч гэсэн тийм сэтгэл шийдвэртэй байгаасаа гэж хүсэж байна. За цаг их өнгөрөөд байгаа учраас 3 дахь газар нь юу вэ? Ирихо. Ингээ нөгөө авчурга гаргаад ирэхлээр 4-5 дугаар ишлэл байгаа тийм. 4 дугаар ишлэлийг нь уншия. 2 дугаар хаад 2-ын 4 дугаар ишлэл хамт уншия. Елия түүнд эзэн намайг Ирихо руу илгээсэн учраас чи энэ дүлдээч гэсэн боловч Елиша эзэн амьд бас та амьд би таныг орхихгүй гэж хэлв. Тиймээс тэд Ириход ирлээ. За битээлээс хөдлөөд одоо Ириход ирсэн байна. За та бүхэн Ирихо гэх юм бол хамгийн дөрөнд бодогдож байгаа үйл явдал юу вэ? Яг зөв. Ирихог тойроод нураасан нөгөө үйл явдал бодогдож байгаа биз? Бурхан Израилийн ард түмэнд хамгийн дөрөнд эзлэх хот нь Ирихо байсан. Тэнгүүт нэг аргыг зааж өгсөн биз? Яа гэсэн бэлээ? Өдөрт нэг удаа хотыг бүтэн тойр, үүнийгээ 6 өдөр хий. 7 дахь өдөр нь хэд тойр гэсэн бэлээ? Нийтдээ хэд тойрсон бах нь? Ашгүйдээ унтаагүй байна те. 13 удаа тойроо. Тэгээд хамгийн сүүлд нь яа гэсэн бэлээ? Хашгир гэсэн. Тэнгүүд хот нураад түүнийг эзлэн авах тун гэсэн. Энэ юу хэлж байна вэ гэхээр хоёрт нь дуулууртай байдлыг хэлж байгаа. Ирихо хотыг нурааж авсан нь Бурхны хэлсэн үгэнд дуулууртай байснаар тэр хотыг эзэлж авсан. Тийм юм бол аврагсны дараа чуулган дотроо нөхөрлөл дотроо холбоотой байгаа хүнд хэрэгтэй зүйл юу вэ? Дуулуур байх нэ. Бурхны үгэнд дуулууртай байх. Та бүхнээс асууя. Бурхны үгэнд дуулууртай байх хэцүү юу? Хэцүү биш үү? Өөрийнхөө дотор нэг хариултаа. Бурхны үгэн дээр ингэж гардаг дуулууртай амьдрахад яасан ч хэцүү юм гэж бодогдож байна уу? Бурхны үгэнд дуулууртай байх амархан юм гэж бодогдож байна уу? Уг нь бол энэ хардаа. Би өнөөдөр ингэж бодлоо. Бурхны үгэнд дуулууртай байцгаая. Амьдрий. Энэ бол энгийн байх ёстой зүйл биш үлээ. Бурхны үг шүү дээ. Бурхны үг. Бурхны үгэнд дуулууртай амьдрий гэхлээр нэг л надаас гарах байгаа их хичээл зүтгэл ёстой нэг тийм ээ сайн үйл, сайхан сэтгэл гаргаж иж ингээд дуулууртай байх ёстой юм шиг тэгж бодоод байна уу? Бурхны үгэнд дуулууртай байна гэдэг нь энгийн зэрийн бүр байх ёстой ойлгомжтой хэрэг биш гэж юу? Тэрдэргүй энэ түмэн бодис бүх зүйл Бурхны үгэнд захирагдж байгаа байхгүй юу? Захирагдахгүй нэг л юм байна. Хэн бэ? Хүн л захирагдахгүй байна. Бусд нь бүгд захирагдаад байгаа байхгүй юу? Энэ бүх бүтээл чинь Бурхны үгэн дотор захирагдж байгаа учраас л энэ дис дараага хадгалаа явж байгаа шүү дээ. Тэгээг бол захирагдахгүй бол энэ дэлхий чинь ингэж эргэлдэхгүй шүү дээ.
Хүн л энэ нөгөө захиргаа энэ тогтолцоог нураагаад байгаа байхгүй. Ерөөсө дуулуургүй байгаа нь хүн л байгаа. Тэгэхээр бүгдээрээ Бурхны үгэнд дуулууртай байх талаар жоохон бодож үзье. Тэгээ үнийг өнөөдөр бодонгоо Есүсийн тухай бодож үзсэн. Есүсийн тухай. Есүс эзэн чи яасан бэлээ гэдгсэн. Есүсийн амьдрал төрөхөөс өөхөх хүртлээр бүх зүйл нь Бурхны үгийг биелүүлэхийн тулд байсан. Нэгсэн доо. Бүрэн Бурханд дуулууртай амьдэрсэн байгаа юм чинь. Матай 1-р бүлгээс харъя. За Есүс эзэн төрнө гэдэг нь Исая номон дээр ингэж төрнө гэж зөгнөгдчихсэн байсан шүү дээ. Матай 1-р бүлэг 21-ээс 24-р ишлэл хүртэл байна. За 23-р ишлэл хүртэл 21-ээс 23 хүртэл уншия. Тэрээр нэгэн хүү төрөө үлж тэр нь ард түмнээ нүглээс нь аврах тул чи түүний нэрийг Есүс хэмээн дуудгив. Идүүгээ энэ бүхэн тохиолдсон нь иш үзүүлэгчээр дамжуулан эзэн айлцсан нь биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ харагтун онгон бүсгүй хүүхэд олж хүү төрүүлнэ. Түүнийг Имануэль орчуулбал Бурхан бидэнтэй хамт гэж тэд нэрлэнэ гэсэн юм. Тийм үү? Есүс эзэн төрөхдөө Библийн дагуу төрсөн байхгүй юу? Нэгсэндөө Библийн үгийн дагуу дуулууртай төрсөн гэсэн. Ингэж болно шүү дээ. Есүс эзэн би заавал малын дэвшин донгон бүсгүйгээс төрмөөргүй байна гэж болох байхгүй юу? Гэтэл үгүй. Төрөхдөө ч гэсэн Библиэлд бичигдсэн үгийн дагуу төрж байгаа байхгүй юу? Тийм байгаа шүү дээ. Энэ Исая номон дээр гардаг үгийг бүр доор нь иш үзүүлж татаж гаргаж ирнэ. 22 дээр нь эзэн айлцсан нь биелэгдэхийн тулд бөгөөд гэж байгаа юм. Бичвэрийг биелүүлэхийн тулд тэгж төрж байгаа байхгүй. Дараа нь нөгөө Египт рүү зүхтах болдог үстэй. Тэр нь ч гэсэн бичвэр биелэгдэхийн тулд гэж гардаг үз. Нэрээс харуул Матай 2-р бүлэг дээрээс харуул. Хоёрын 22-23 байна. Назарих гэж дуудагдах үед нь ч гэсэн тэгж гардаг үз. За 2-ын 22-23-ыг уншийе. Эцэг Херодийнхоо оронд Юудэг Архел хаанчилж байгааг тэр харин сонсоод тийш очихоос айжээ. Зүүдэнд нь Бурхан сэрэмжлүүлснээр Галил хавь руу тэр явлаа. Тэгээд Назар гэгдэх хотод очиж сууршив. Назарих гэж тэр дуудагдах болно гэж иш үзүүлэгчдэр айлуулсан ийхүү биелэгдэжээ. За дахиад л иш үзүүлгийг энэ чинь иш үзүүлэг гэдэг нь Библи байхгүй. Библийн үгийг дахиад биелүүлсэн байгаа юм. Дуулууртай амьдэрсэн гэсэн. Дээрээс нь Есүс эзэн Матай 4-р бүлэг дээрээс харуул бузар сүнсний сорилтыг ялдаг үстэй. За Матай 4-4 бүгдээрээ нэг цээжээр хэл дээ. 1 2 3 и. Яасан гэнэ үү? Бичигдсэн байдаг. Энэ үед ч гэсэн Библийн үгийг дагж байгааз Библийн үгэнд дуулууртай байж байгааз. Гэхдээ Есүс чинь хүч чадалтай юм чинь бузар сүнсээ чи зайлгал хүч болно шүү дээ. Заавал энэ дээр Библийн үгэнд ингэж гаргаж ирээ тэр үгэнд өөрийгөө дуулууртай байлгаж байгаа шүү дээ. Есүс эзэн үхэж гисэн ялгаагүй адилхан байсан. За Матай 26 дугаар бүлгээс харъя. Матай 26-гийн 42. Матай 26-гийн 42. Өнөөдрийн сая магтандуу дуулахад яг энэ хэсэг гарсан те. Антонши тэр дахин 2 дахь удаага явж залбиран эцэг минь үүнийг уухаас энэ өнгөрөхгүй юм бол таны хүсэл биелэг гэлээ. Тийм багаж. Уул нь бол махбодийнхаа дагуу бол Есүс эзэн загалмаа дээр үхмээргүй л баг. Бидэнтэй адилхан махбодтой гэдэг хад. Есүс эзэн энэ махбодийнхаа хүслээр бол тэгж алуулж үхмээргүй байгаа байхгүй. Гэтэл яасан бэлээ? Бурхны хүслээр болгоо. Бурхны хүсэл энэ дотор бичигдчихсэн байхгүй. Түүний загалмаа дээр үхэх нь Бурхны хүсэл. Есүс энэ үед ч гэсэн дуулууртай байсан. Дээрээс нь яг үхэхийнхаа өмнө, амьсгал хураахынхаа өмнө энэ үгийг хэлдэг. Би энийг уншаад үнэхээр сэтгэл их хөдөлсөн. Иохан 19-р бүлэг.
Иохан 19-ийн 28 байна. Хамт уншийе. Үүний дараа Есүс бүх юм идэвхтэй гүйдэлцсэнийг мэдээд бичвэр биелэгдэхийн тулд би цангаж байна гэлээ. За өнөөдөр миний сэтгэл их өвдсөн хөдөлсөн хэсэг энэ байхгүй юу? Яг үүндээ Есүс эзэн одоо загалмаа дээр хадагдсан, цус нь урсцсан, хамаг биеийн цуцсан, тамиргүй болцсон байгаа байхгүй юу? Тэр үедч Библиэлд бичигдсэн үгийг санаж ойлгож байна уу? Гэхдээ энэ үед бол зүгээр өгчөж болно шүү дээ. Энэ хүртэл би нэрээ дуулууртай амьдрсан юм чинь гэл зүгээр өгчөж болно шүү дээ. Эцсийн дэр мөчтэй хүртэл Библиэлд бичигдсэнийг санаад биелүүлж байгаа юм. Би цангаж байна гэсэн энэ үг биелэгдэх ёстой байхгүй. Тэр үгийг биелэхийн тулд ч гэсэн тэр мөчид үнийг хэлж байгаа байхгүй. За тийм юм бол Есүс хүртэл энэ үгэнд дуулууртай амьдрсан байхад бид зөрж амьдрах юм уу? Тэр шиг бардам зүйл байхгүй юм шиг. Өөр юуг бардам гэх юм? Есүс хүртэл Бурхны үгэнд дуулууртай амьдраад бүх зүйлийг үгийн дагуу хийж хахад би тэр үгийн дагуу хийхгүй гинэ. Үүн шиг агуу бардамнал байхгүй. Манай залуучууд бас нэг бардамнал өртөх боломжтой. Яагаад гэвэл Библийг их уншдаг, их мэддэг тэгсэн хэрнээ үйлдэхгүй бол тэр ерөөсөө л бардамналд л хүрэх. Толгойн л томроод ийн гэсэн үг байхгүй. Тэгсэн хэрнээ үйлдэхгүй. Тэгвэл юм бол мэддэг үгөө өөр юунд ашиглах вэ? Нэг шүүхтэл ашиглах. Библиэлд ингэж бичигдсэн байгаа ёстой. Чи ингэж ингэх ёстой байгаа ёстой. Шүүхтэл ашиглах. Тийм биш гэдэг хань. Тэгэхээр өнөөдөр энийг ингээд тунгаан бодонгоо би ч гэсэн энэ үгэнд дуулууртай бай да. Хаштай бүр илүү дуулууртай амьдрий да гэсэн тийм сэтгэл их төрсөн. Тэгээ өнөөдрийн магтан дуг сонсоод бас их сэтгэл хөдлөлөө. Тэр мөчийг дахиж нэг бодонгоо төсөөлж бодохлоор миний байгаа зовлон уу? Одоо надад байгаа хэцүү зүйл үү? Есүсийн хажууд бол өчүүхэн зүйл байхгүй. Дээрээс нь дуулал 138 дугаар бүлэг дээр нэг ийм үг гардаг. Бүгдээрээ олж уншийе. Дуулал 138. Дуулал 138-ийн 2 дугаар ишлэл байна. Заалсан бол хамт уншийе. Таны ариун сүм тандан би мөргөж хайр инрэл үнний тань улмаас таны нэрд талархдгийн учир нь алдар нэр бүхнээсээ өндөрт амлалтаа та өргөмжилснийх. Бурхан энэ амлалтын үгээ өөрийнхөө юуны дээгүүр өргөмжилсэн гинөө? Алдар нэр бүхнээсээ амлалтаа та өргөмжилсөн гэсэн. Нэг ясандаа Бурхан өөрийнхөө дээр энэ үгийг өргөмжилсэн гэсэн. Эцэг бурхан шүү дээ, эцэг бурхан. Юу гэсэн үг вэ? Энэ үгнээс зөрж бурхан хүртэл үйлдэхгүй гэсэн. Тийм учраас бидний аврал баддаа гэдэг хань. Бурхан энэ үгийнхаа дээр өөрийгөө оруулсан учраас энэ үг хөдлөхгүй байхгүй юу? Бурхан энэ үгэнд өөрийгөө захирууллаа гэсэн үг байхгүй юу? Тэр төгс хүчит бурхан. Эцэг бурхан өөрөө хүртэл энэ үгийг өгчхөөд энэ үгэндээ дуулууртай байя гэж. Тийм юм бол бид ойлгомжтой хэрэг байхгүй юу? Энийг нэг их бодоод шаналал тэрний төлөө хичээгээд ах зүйл уг нь биш. Ойлгомжтой л бид нэр Бурхны үгэнд тийм бол тийм байя гэд дуулууртай л байх хэрэгтэй. Та бүхний сэтгэл дотор хамгийн их сонсогдож байгаа үг байх болно. Хүн болгонд өөр байгаа. Үг сонсох болгонд, нөхөрлөх болгонд, гэрчлэл ярих болгонд, Библийг унших болгонд та бүхэнд өгөгдөж байгаа, сонсогдож байгаа үг өөр л байна. Та бүхэн тэрийг хүлээж аваад сонсоод дуулууртай бай гэдэг хань. Хэдий хүртэл ингээл зүхтаагаал тэртэйгээ тэмцэлдээл ингээл байх гэж байгаа. Тийм үг байдаг үстэй. Хурдхан шиг хүлээж аваад дуулууртай байсан дээр гэдэг хань.
Манай залуучууд үгэнд дуулууртай амьдардаг тийм жил болоосоо гэж их хүсэж байна. Энэ удаа Библийг 2 удаа уншина гэд төлөвлөчихсөн байгаа тий. Айж гин. Явж л байна уу нэг юм. Дажгүй байгаа шүү дээ. Үг унших амархан байгаа шүү дээ. Хэцүүлтэй тий. Уг нь бол амархан байхгүй. Гэхдээ л хэцүү тий. Нэг ихс тэгж ууралж ирсэн. Итгэлийн амьдралыг нэг бол амархан гэчихэл. Тэгснээр дараа нэг бол хэцүү гэлэх юм. Тэг яг амархан юм уу хэцүү юм уу? Гүр үнэнгээсээ тэгж ууралсан. Махбодод дагуул хэцүү. Бурхныг дагаад ариун сүнсийг дагуул амархан. Махбодод зовлонтой, сүнсэнд баяр хөөрт. Ойлгомжтой юу? Тийм гээд байна. За, одоо 4 дахь газар нь. Дахиад 2 дугаар хаад ном руу очие. За, 2-ын 6 байна. Хамт уншия. Тэгэхэд Елиа түүнд эзэн намайг Йордан руу илгээсэн учраас чи энд үлдээч гэхэд Елиша эзэн амьд бас та амьд би тааныг орхихгүй гэв. Ингээд тэр хоёр цааш яв. Хамгийн сүүлд очисон газар нь юу ах нь? Йордан. За энэ Йордан гол юу илтгэдэг бол үхлийг илэрхийлдэг. Йордан гол гэдэг байгаа нь үхлийг илэрхийлдэг газар байхгүй юу? Энэ юу гэлээ нэлээр аврагдаад Бурхны бий болох чуулган дотор холбоотой байгаад Бурхны үгэнд дуулууртай амьдарч байгаа хүн өхөл өхөг гэсэн өөрийгөө үгүйсгсэн итгэл байх ёстой гэсэн. Үгэн дуулууртай байх гэдэг өөрийгөө үгүйсгэхгүй юм бол яаж тэр үгийг гүйцэлдүүлэх вэ? Тийм биз? Дараагийн газар нь өөрийгөө үгүйсгээд амьдрахыг хэлж байгаа. Та бүхний итгэлийн амьдралд тийм зүйл олон тохиолдож байгаа биз? Өөрийгөө үгүйсгэх үү? Эсвэл үгүйсгэхгүй байх уу? Итгэлээ сонгох уу? Махбодоо сонгох уу? Олон гарч ирж байгаа биз? Энэ үед хэр их өөрийгөө өхүүлж байна. Өөрийгөө өхүүлж амьдарч чадж байгаа хүн хүч чадалтай амьдарч чаддаг. Эзний үхэлтэй адил байдалд холбогдсон бол эзний дахин амьлалтай бас адил байдалд холбогдох байхгүй юу? Та бүхэн дахин амьллын баяр хөөргийг мэдэрч байна уу? Би өөрийгөө өнөөдөр ингэж өхүүлж чадлаа шүү дээ. Миний дотроос бас ийм хүн гарч ирж болдгийм байж шүү дээ. Тийм юм хэр мэдэрч байна. Би чинь бас бусдыг уучлж чаддгийм байж шүү дээ. Би чинь энэ дээр эзнийг дуурайчлаа шүү дээ. Хэр их мэдэрч байна. Зүйлийн газар нь Йордан гэж байгаас бид нар өөрийгөө үгүйсгэхгүйгээр эзнийг дагна гэж хизээч байхгүй. Лук 9-р бүлгээс олж харъя. Юси 23. Амдэнши тэр тэдэнд бүгдэнд нь хандаж хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даг. Тийм байгаа биз? Тэр тэдэнд бүгдэд нь хандаж хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даг гэж. Сүүлчийн газар нь Йордан гэсэн биз? Өөрийгөө үгүйсгээд бид эзнийг дагаад амьдрах хэрэгтэй. Тэр хүний итгэлийн амьдралд хүч чадал байх бол. Үгүй та бүхэн хардаа Египтээс Израилийн ард түмэн анх гарч ирэх үед бол улаан тэнгисийн өмнө тэд юу ч хийгээгүй шүү дээ. Зүгээр л эзний авралыг бат зогсоод харцгаа гэсэн биз? Хараал байж исэн. Юу ч хийгээгүй. Тэдний өмнө бурхан өөрөө ажиллаад улаан тэнгисийг хуваасан байхгүй юу? Аврагдахад бид нар юу ч хийгээгүй. Зүгээр хараал байсан. Харагтун ертөнцийн нүглийг өргөч бурханы хорог бид нар харсан байхгүй. Одоо тийм юм бол тэд цөлийн амьдралыг дуусгаад Йордан голыг гатлах үед өөр байсан. Яасан бэлээ? Тахилчнаар гэрэний авдрыг үүрээд
Йордан голын ус руу ор гэсэн. Йордан гол тухайн үед асар үерэлж гисэн аимшигтай харагдаж ирсэн шүү дээ. Тэр үед тэр ус руу ор гэсэн. Өхөн гээд яваад орох үед Йордан голын ус хуваагдаж байгаа биз. Тэгвэл өөрийгөө үгүйсгэж загалмаагаа өөрч амьдарч байгаа хүн нь гайхамшигыг харна. Итгэлийн амьдрал нь илүү хүч чадлыг олж авах байхгүй. Тийм байгаа биз. Та бүхэнд ийм тохиолдол юу н хэр олон байна. Йордан гол руу орж исэн тохиолдол хэр олон байна. Эсвэл Йордан руу очиж заац үхэж яах юм гээл буцаад байна уу? Стаби үхгүй шүү гээл ингээл нэг махбод нь ингээл тэмцэлдээд байна уу? Тийм юм бол та бүхний итгэлийн амьдралд хүч чадал байхгүй гэдэг. Израилийн ард түмэн Йордан голыг гаталж гарсны дараа Йошуа юу гэж хэлдэг вүлээ? Тэр голын дундаас 12 жуулыг авчирч тавиад дурсгал босгодог үз. Тийм биз дээ. За, Йошуа номноос олж харъя. Йошуа 4-р бүлэг байна. Дөрвийн 6-7 дугаар ишлэл. Замд уншия. Энэ нь та нарын донд тэмдэг болог, хожим, хөөхтүүд тань энэ юун чулуунууд вэ гэж асуухад та нар тэдэн учир нь эзний гэрэний авдрын өмнө Йордны ус таслагдж байв. Уг авдар Йордныг гатлан гарах үед Йордны ус таслагдсан юм гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв. Энэ Израилийн ард түмэнд дурсгал болсон байхгүй юу вэ? Гэрэний авдар явж оронгот Йордан голын ус хуваагдаад бид нэр хуурай газараа гарч исэн шүү дээ. Бурхан надад бидэнд ингэж тусалсан. Дурсгал болчихж байгаа биз? Дараа нь хүүхдүүдтэй хүрдэл хэлээ гэж. Өөрсөдөө ч ихсэн сануулаа гэсэн үг байхгүй юу? Та бүхний итгэлийн амьдралд Йордноос гаргаж ирсэн дурсгалын чулуу хэд байна? Намайг оюутан байх үед ийм дурсгалын чулуунууд би бас их олон гаргаж ирсэн юм шиг. Бурхан ингэж туслалаа. Ийм үед надад ингэж туслалаа гэсэн дурсгалын чулуунууд олон байсан. Одоо ч би ийм дурсгалын чулуу гаргаж ирсээр л байна. Хурмаа ихтэй ч тийм байсан. Чуулган дотор ажиллах үед ч тийм байсан. Орчуулга хийж байх үед ч тийм байсан. Хойштоо ч тийм л байх бол. Тэгвэл энэ дурсгалын чулуу их байх чинээгээр та бүхний итгэлийн амьдрал хүчтэй гэдэг байна. Эргээ санах зүйл олон юм чинь. Нэрээ тэр үед бурхан ингэж тусалж исэн шүү дээ. Би чинь юу бодож байна? Бодиттой тийм жишээ байх юм бол та эргээс хүчтэй болчдөг гэдэг байна. Тэгэхээр итгэлийн амьдралд бодит тийм туршлага байхгүй байх юм бол сүүлдээ итгэлийн амьдралыг л хий хоосон санагдаж шүү дээ. Бурхан чинь бидэндээ хамт бурхан гэдлээсэн. Яа миний амьдрал юу ч байхгүй байгаа. Эзэн бол минийхэн чинь надад дуцах зүйл нэг ч үгүй гэлдэгдэг. Бүх юмд тэрл дутаад байдаг юм чи одоо юу болоод байна? Та Йордан гол руу орохгүй л байгаа байхгүй юу? Йордан гол ингээ хараал байгаад. Гэхдээ чи айлгүй яах вэ? Айлгүй яах. Йордан голын ус руу орно гэдэг амар зүйл биш шүү дээ. Тийм юм бол хэн тийшээ орох вэ? Итгэлтэй хүн л тийшээ орно. Тийм биз? Тэгээ итгэлтэй хүн орсны дараа хуваагдж байгааг харууд итгэл нь илүүч өснөж. Гэхдээ итгэлийн амьдрал чи ингээл яваад шүү дээ. Энэ зарим хүмүүс нь яагаад итгэлээр сайн өсөөд амьдраад байна? Үхэлж үхэх байхгүй юу? Манай залуучуудад ийм дурсгалын чулуу олон хураагдаасаа гэж их хүсэж байна. Тийм биз? Та бүхнийг бурхан зовлон руу ороод үхүүлчих юм уу? За үхэх гэдэг ч юм уу? Тийм бурхан биш гэдэг хаа. Та бүхэн бурхан минь ээ би итгэлээрээ өсмөр байна гэж залбирч ийсэн үү? Бурхан өсөхийг хүсэж байгаа. Бурхан ч хүсэж байгаа байхгүй. Тийм бол та бүхэн одоо өгөнд дуулууртай байгаад тийшээ яваад орох хэрэгтэй. Тэртээ дэргүү хүн болгонд айдаг. Хүн болгон л айна. Би ч гэсэн тэр зовлон тулгарх үед айдаг. Явж үзээгүй зам юм чинь. Израилийн ард түмэн Канаан нутаг руу ороход энэ өмнө нь явж үзсэн зам уу? Үзээгүй зам гэдэг хаад явж үзээгүй зам байхгүй. Тийм бол юуг дагаа явахд болох вэ? Энэ гэрэний авдрыг дагаа яваад ахтал болох юм байна. Энэ тэрийг харж байгаа байхгүй.
Йошуа 3 дугаар бүлгээс нь харъя. Гурвын 4 дугаар ишлэл байна. Хамт уншийе. Харин Авдар ба та нарын хооронд 2000 орчим дохой зай байх ёстой. Түүнд дөхөж бүү ойртогтон. Та нар урд нь энэ замаар хизээч явж үзээгүй учраас түүнийг дагаж явбал аль замаар явхаа мэдж авах болно. Израилийн ард түмэн аль замаар явхаа яаж мэдэх нь вэ? Дагаа явхад л болно шүү дээ. Дагаа явхад бол. Та бүхэнд урд чинь явах гэрээний Авдар байна уу? Энийг дагаа явахт л болно гэдэг. Энийг дагаа явахт л та бүхэн аль замаар явхаа мэдж авах болно. Та бүхэн яг тэрийг хараад айж болох юм. Гэхдээ энийг дагаа явал та сүрэх үү? Сүрэхгүй гэдэг хаад. Та бүхэн бүр бурхан ямар агуу ажилдаг юм бэ гэдгийг хараад араас нь ингээд гэл яваад юм. Нэрнгэс тийм гэдэг хаад. Тэр үеийн бурхан, өнөө үеийн бурхан өөр болцсон уу? Өчигдөрч, өнөөдөрч, мөнхөд Есүс эзэн хിവэрэ гэдэг хаа тэр бурхан өөрчлөгддөг байхгүй юм. Хүнийг дасгалжуулах, итгэлээр нь авч явах, дагуулах тэр бүх арга барил нь яг адилхан. Тэгвэл орчин л өөр болохоос биш яг адилхан. Бид нар одоо нэг зовлонд орох үед та бүхэн энийг бариад араас нь дагаад яваад ороод үз гэдэг хад үз. Юу болохыг та бүхэн дараа нь хараад дараа нь гэрчлэл ярихгүй юу? Би энэ удаа ийм дурсгалын чулуу гаргаж авлаа. Тийм гэрчлэл сонсох үед үнэхээр итгэлийн амьдрал хүч ордог. Тэр үний амьдрал бурхан ингэж ажилласан байж шээ. Бурхан бүр бодиттой миний амьдралд байгаа ингээ бүр харагддаг байхгүй юу? Тэгэхээр манай залуучууд энэ 4 зүйлийг сайн барьж амьдраасаа гэж хүсэж байна. Гилгал, Бетел, Иерихо, Йордан. Энэ 4 зүйлийг сайн санаад итгэлээрээ хүчтэй амьдрдаг залуучууд болоосаа гэж хүсэж байна. За хамтдаа залбираад дуусгадаг те. Залбираад дуусгая. Бид нарыг хайрладаг бурхан танд үнэхээр их баярлалаа. Та биднийг авраад зогсохгүй өөрийн бий болсон чуулгантай холбоотой байлгаж байгаад үнэхээр их талархаж байна. Бурхан та чуулганаар дамжуулан өөрийнхөө хүслийг мэдүүлж бидэнд бас хэрэгтэй хүч чадлыг дүүргэж өгч байгаад талархаж байна. Өнөөдрийн энэ сонссон үгээ бид эргүүлж санаад энэ үгийг зүрх сэтгэлдээ сийлээд хэрэгжүүлж амьдрахад та туслаарай. Манай залуучуудын итгэл илүү хүчтэй болоод бурхан таны ажлыг үжтэйгээр хийдэг залуучууд болоход та туслаарай. Манай чуулган сайн мэдээ тараах ажлаа эзэн таныг ирэх өдрийг хүртэл хийж чадхад та туслаарай. Хэдий энэ ертөнц өдрөөс өдөрт хорон муу харанхуй болж байгаа ч бид бүхэн энэ ертөнцид гэрэл авсан болоод амьдрахад бурхан минь бидэнд туслаарай. Бидний сул дарааг та сайн мэдэх тул бидэнд хэрэгтэй хүч чадлыг ямагт дүүргэж байгаарай. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.